Монгол орны баруун хэсэгт орших Увс нуурын айс сав бол дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн онцгой хамгаалалттай гайхамшигт нутаг юм. Манай хамгаалалтын захиргаа Ахлах ангийн сурагчид оюутан залуус зориулсан байгаль хамгааллын танин мэдхүү хөтөлбөрийг энэ оноос хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрийн зорилго нь хүүхэд залуучуудад байгаль орчны боловсрол олгож, байгаль хамгаалах хариуцлагатай хандлагыг бодит туршлагаар төлөвшүүлэхэд оршино. Эхний өдөр сурагчид манай хамгаалалтын үйл ажиллагаатай танилцж, тусгай хамгаалттай газар нутгийн үнэцийн ач холбогдлыг ойлгож мэдэх болно. Хоёр дахь өдөр сурагчид Түргэн уул, Цагаан шувууд уул, Үүрэг нуур, Хойд сайрын хөрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж танилцсан. Сурагчид баруун Монголын нүүдэлчдийн ахуй соёл, малчдын амьдралтай танилцж, байгальтай зохицон амьдрах Монгол уламжлалт ухаанаас суралцсан. Увс болон Үүрэг нуурын эргээр явган аялж, усны шувуудыг ажиглан судалж, дрон, GPS ашиглан аяллаа зураг, бичлэг хийж, байгалийн гайхамшгийг баримтжуулна. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид аяллаа туршлагаа хуваалцаж, шилдэг багууд шалгарч, ирээдүйн байгаль хамгаалагчд болон дурсамж дүүрэн буцна. Хайрласаар, хамгаалсаар байх болно.